Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өглөөний 8 цаг орчимд нэг эмэгтэй сандарч хоолойн чичирсэн байдалтай ойролцоох цагдаагийн хэлцэд орж ирээд нөхөр нь алга болсон тухай мэдүүлжээ. Түүний нөхөр Лян Жунлин 53 настай 5 дугаар сарын 31-ний орой гэрээсээ гарснаас хойш сургаггүй болсон байна. Тэр орой нөхөр нь нимгэн бодолг шорт өмсөд тур гараад ирий хаалгаа сайн түгжээрэй гэж хэлээд гарсан гин. Лян Жунлин бол өдөр тутмын амьдрал нь нарийн хуваартай хүн байжээ. Орой хоолой идсний дараа хөшөөр орж цай унгай юм ярьдаг. Тэгээд орой 8 цаг 30 минутын үед буцаж ирээд унтахын өмнө зурагт үздэг байв. Тийм хүн шүн дунд өнгөртөл алга болно гэдэг үнэхээр ёр бусын хэрэг байсан. Нөхөр нь ирэхгүй байсан тул эхнэр нь айц тавтан гадагш гарч тосгоны гудамжаар хайсан ч хаа сайгүй хөнгөө намгүн байсан гэдэг. Тэр шөнжин хүүн аавыгаа яжээ. Гэр бүлийнх нь 2 өдөр дараалан тосгон даяар ойр орчмын зам, жалах, талбай, уулын ам бүгдийг самсан ч ямар ч мөр олцсонгүй. Ингээд аргагүй ирэхэнд цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаа нар сургаггүй болсон хүний талаар судалж эхлэхэд Лян Жунлин бол жирийн нэг иргэн биш гэдэг нь тодорхой болов. Тэр тухайн тосгоны удирдах албан тушаалтай тариалангийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй хүн байжээ. Тухайн үеийн Улаанбуудан ургац хураалтын хамгийн чухал үе байсан учраас тэр ажлынхаа хамгийн ачаалттай цагт гинэд алга болно гэдэг бараг боломжгүй зүйл байв. Ийм хүн ажлаа хаяад өөрөө зүгээр явчихсан байх магадлал том бага гэж мөрдөгчд үзжээ. Ингээд тэд тосгоны ойролцох зам, уулзууруудын хяналтын камерын бичлэгүүдийг шалгасан байна. Гэвч олон цагийн турш бичлэг ухаж үзсэн ч Лян Жунлин тосгоноос гарсан ямар ч дүрс олдсонгүй. Энэ нь өөрөө оргон зайлсан хэрэг биш, харин осол эсвэл гэмт хэргийн сэжигтэй болохыг улам баталж эхэлсэн. Ингээд тэд тосгоны гол мөрөн, уулын арын шигвэ, усан сувг, хад асах бүгдийг шалгаж эхэлжээ. Гэвч Лян Жунлин олдсонгүй. Үүнтэй зэрэгцэн мөрдөгчд түүний нийгмийн хүрээллийг ухаж эхэллээ. Эндээс тун зөрчилтэй дүр зураг гарч ирсэн байна. Гэр бүлийнх нь түүнийг өндөр ёс суртахуунтай ажилсаг, тосгоныхаа төлөө санаа тавьдаг хүн гэж ярьжээ. Эхнэр нь бүр ядуу өрхөд ганцаараа амьдардаг өндөр наснуудад байнга тусалдаг, тосгоныхоо хүмүүсийг боддог хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хөршүүдээс асуухад огт өөр дүр зураг гарч ирв. Тосгоных нь түүнийг сайхан сэтгэлтэй удирдагч биш, харин дээрэнгүү, бардам, бусдыг дорд үздэг хүн байсан гэж ярьсан байна. Түүнээс гадна залуу эмэгтэйчүүд рүү таагүүнүүдээр ширтдэг, завхай аюултай хүн байсан гэсэн цуу яриач гарч иржээ. Зарим нууц их сурвалжууд бүр түүнийг авлага авч байсан. Зарим хэргийг үнэн мөнийг дарагдуулсан. Өөрийн нөлөөгөөр хүмүүсийн амыг тагалдаг байсан гэж мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл Лян Жунлин гаднаа сайн хүний дүр хэсэгдэгч дотроо ялзарсан хоёр нүртэй хүн байж болжшгүй гэдэг дүр зураг хаалмаар тодорч байлаа. 6 дугаар сарын 3-ны өглөө хэрэг эрсөөр тийш иргэлээ. Уул нь мод түүж явсан нэгэн тосгоны хүн аимшигтай өмхийн үнрийг дагаж явсаар хадны нарийн завсар авчиулагдсан зогцоолсон байна. Цагдаа нар хэргийн газарт яаралтай очиж үзэхэд цогц дээшээ харсан чигээрээ хадан тавчиулагдсан зуны албанд маш хурдан өмхирч, хавдаж, өнгөн хувирч, шавжинд идэгдсэн байжээ. Шүүх эмнэлгийн үзэлгээр нас барсан хүн 50-аас 55 орчим насны, ойролцоогоор метр 65 см өндөртэй эрэгтэй, үхснээс хойш 48-аас 72 цаг болсон гэж тогтоосон байна. Үхлийн шалтгаан нь олон тооны хүчтэй гэмтэл байсан бөгөөд хүү амны хэрэг байлаа. Хамгийн анхаарал татсан зүйл нь нийт 12 шарах байсан бөгөөд эдгээрийн зарим нь цээж орчимд гүн хатгсан. 2 эрдээ хутга маягийн зөвлөр үүссэн. Харин бусд нь жижиг сүхнээс болсон байж болзошгүй байжээ. Тиймээс мөрдөгчд эхэндээ 2 хүн хамтарч алсан байх магадaltaй гэж үзжээ. Цогцсны ард дагц хүчтэй цохигдсон, арьсан дээр чирэгдсэн мэт олон зулгаралт байсан. Аллахын дараа цогцыг чирж авчирч хадын завсарлуу шидэх үед бий болсон байх магадaltaй гэж үзсэн байна. Нэг удаа цээж рүү хутгалгаж хүнийг алхад хангалттай байхад энэ хүн дээр 12 шарх үүссэн байв. Энэ бол дээрэн бүтлгүүцсэн хэрэг биш, харин асар их үзий адалт, үс санзангийн шинжтэй байжээ. Цогцсны төрх Лян Жунлиний гадаад төрхтэй яг таарч байв. Дөрвөлжин ирүү, өтгөн хөмсөг, бууралтаж эхэлсэн ус, өтгөн сахалтай. Тэр шорт бодоолох göмсөн байсан ч цамц нь анх цагаан өнгөтэй байсан атлаа цус шороонд будагдан бараан хүрэн болсон байжээ. Баттай танахын тулд цагдаа нар эхнэрийг нь авчирсан байна.
Тэр газар дээр нь очиод шууд сөхөрж унан уйлж өмхийрсэн цогцыг нөхөр Ян Жунлийн мөн гэр таньжээ. Ингээд сургаггүй алга болсон хүний хэрэг аль бие осоор онц настай хүн амны хэрэг болов. Хад асахтай аслагдсан газар тул хөлөө мөрчгүй, хурууны хээжгүй, унгаж орхисон эд зүйлчгүй байжээ. Иймээ цагдаа нар дахин Ян Жунлиний харилцаа дайснуудыг шалгаж эхэлсэн байна. Тэгээд нэг ажилтан чухал мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр Ян Жунлин тосгоны Ван Юатан гэдэг хүнтэй ширүүн дайсагнадаг байжээ. Шалтгаан нь үнэхээр аимшигтай. Нэг удаа Ван Ян Жунлинийг тосгоноор тэнэж явдаг сэтгцийн өвчтэй эмэгтэйг хүчирхийл гэж байхад нь барьж авчээ. Ван түүнийг болиулж цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлэхэд Ян Жунлин хариудна. Хэрвээ чи ам нээвэл танай гэр бүлийг бүхэлдэн дээрэмчтэр хүүс тэмдрүүлнэ. Цагдаач надад хүрч чадахгүй гэж занлал хэлсэн байна. Ван бол омголон ааштай хүн байсан тул айж дуугүй суусангүй. Харин Ян Жунлинийг шууд зоджээ. Тэр цагаас хойш тэд өшөө авалцаар ирсэн бөгөөд Ян Жунлин бүр нууцаар хүмүүс хөлсөлж Ван зодуулсан байсан. Ван ч хариуд нь өшөө авдаг байв. 5 дугаар сарын 22-нд буюу аллагаас хэдхэн хоногийн өмнө тэд дахин маргалтаж бараг гар зөрүүлэх шахсан байжээ. Ингээд цагдаа нар Ванг хамгийн том сэжигтнэр татаа авчирсан байна. Ус хонзон хүчирхийллийн түүх бүгд таарч байлаа. Гэхдээ Ван 5 дугаар сарын 31-ний орой гэрээсээ гараагүй, гэр бүлийнхэнтэйгээ хоол идэж зургт үзээд унтсан гэж мэдүүлсэн бөгөөд гэр бүлийнхэн ч түүний мэдүүлгийг баталсан байна. Хамгийн гол нь Вангийн өөрийн гэрийн камерын бичлэг дээр тэр орой тэр гэрээсээ гараагүй нь тодорхой харагдаж байв. Ингээд Ван сэжигтний жагсаалтаас хасагджээ. Ян Жунлиний эхнэр нөхрийнхөө эд зүйлсийг янзлах үед шүүгээний ард нуугдсан нэг сонин гар утас олжээ. Энэ утас нөхрийнх нь ч биш, гэр доторх хүмүүсийнх ч биш байв. Сэжиг төрсөн тул тэр утсыг цагдаад өгсөн байна. Шинжилгээгээр энэ бол нэг удаагийн зориулалттай бүртгэлгүй шахам нууц утас байсан бөгөөд зөвхөн ганцхан дугаартай холбогддог байжээ. Өөр хинтэй ч ярьж мессеж бичдэггүй байсан. Мессеж дуудлагын бүртгэлийг харахад хоёр хүний дотн харилцаа анзаарагдаж байв. Хайрын өнгө аястай нууц амаргуудын харилцаа нь тодорхой байлаа. Харин өмнөх мессежүүдийг ухахад мөнгө нэгсэн шахал дарамттай агуулга гарч иржээ. Эхнэр нь үнийг сонсоод манай нөхөр тийм хүн биш, хизээж завхаарахгүй гэж зүтгэсэн боловч цагдаа нар үүнд итгэсэнгүй. Утасны сим бүртгэлгүй байсан ч холбогдож байсан нөгөө дугаар нь Ли Шао гэдэг эмэгтэй нэрээр бүртгэлтэй байжээ. Ли Шао бол тосгонд үр бордоо хөдөө аж ахуйн бараа зардаг дэлгүүрийн эзэн байв. Захим шинжээчид цагийн дарааллыг сэргээхэд 5 дугаар сарын 31-ний орой 6 цаг 30 минутад Ли Шао нууц утас руу залгасан. Яриа 1 минут үргэлжилсэн байна. Үүнээс 25 минутын дараа буюу 6 цаг 55 минутад ирчихсэн үү гэсэн мессеж илгээжээ. Тэр мессежинд хариу ирээгүй байсан. Үүнээс үзэхэд тэр нууц утас Ян Жунлинийх тэр Ли Шаотай нууц харилцаагаа нуухын тулд ашигладаг байсан нь бараг тодорхой болсон байна. Ингээд цагдаа нар Ли Шао түүний нөхөр Дунян хоёр дээр нууц мөрдөн шалгалт эхлүүлжээ. Тэд Ли Шаогийн гэр орчмын камеруудыг шалгатал 6 дугаар сарын 1-ний өглөөрт Ли Шао амьтны тижээлийн шувдаа ятсан моторт 3 дугуйттай гарч яваа дүрс бичигдсэн байв. Харин тэр өглөөний 10 цагийн үед түүний нөхөр Дунян яг тэр 3 дугуйтыг жолоодод гарч явахдаа ачааны эсгийг бүхэлд нь хүнд берзентээр бүтээсэн байжээ. Тэнд юу байсныг гадаас нь харах боломжгүй байсан. Цагдаа нар тэднийг яарлаа дуудаа авчирч байцаав. Дунян сандарсан шинжтэй байсан бөгөөд 6 дугаар сарын 1-ний өглөө гэрээсээ 2 милийн зайтай тижээлийн үйлдвэрт ажиллаж байсан гэж худал мэдүүлжээ. Гэвч шалгахад тэр тижээлийн үйлдвэрт биш электрон барааны үйлдвэрт ажилладаг байсан. Бүр тэр өглөө ажилдаа очоогүй нь бүртгэлээр тогтогдов. Худал хийсэн шууд баригдаж эхнэр нөхрийн яриа хоорондоо зөрж эхэлсэн ч тэд хэрэгээ үлээсэнгүй. Яг энэ үед хөршин маш чухал мэдүүлэг өгчээ. Тэрээр 5 дугаар сарын 31-ний орой Ян Жунлинийг Ли Шаогийн гэрийн зүг алхаж явааг өөрийн нүдээр харсан гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч сургаггүй болсон яг тэр цагт сэжигтнүүдийн гэрлөө явж байсан тогтоогдсон. Гэвч эхнэр нөхөр хоёр хөрш андуурсан гэж зүтгэсээр байв. Тэгээд цагдаа нар тэдний гэрт нэгжлэхийг зөвшөөрөл авчээ. Бүх өрөөг нэг бүрслэн шалгасан ч жинхэнэ гол олдвор гал тогоонд гарсан байна. Зуухны хүүтэн үнсэн дороос нэг том сүх, нэг том утга гарч иржээ. Хоёулын дээр нь хатсан бараан тол байсан. Чинжилгээгээр тэр цус нь Ян Жунлиний эдийн ихэдээ яг таарсан байна.
Ингэж аллагын зэвсэгтийн инхээ байршлын баримт худал мэдүүлэг нийлээд Дунян Ли Шао хоёрын эсэргүүцэл эцэстээ нуржээ. Тэд үннээ хэлэхэд бэлэн болсон байна. Гэвч тэдний ярьсан түүх бол зүгээр нэг хүйтэн цуст аллагын түүх байгаагүй. Энэ бол олон жил үргэлжилсэн ядуурал, хайр, зовлон, дараа нь эрх мэдэлтэй нэг эрийн бэлгийн мөчлөгт бутарсан гэр бүлийн түүх байв. Дунян багаасаа хүнд амьдрал туулжээ. Ээжигээ багтаа алдаж, аавтайгаа хоёулганаа туйлын ядуу амьдарч өссөн байна. Хөдөө газар эрэгтэй хүн гэр бүл зохиох боломж нь ихэвчлэн мөнгөтэй эсгээс хамаардаг. Тиймээс Дунян нас биед хүрсэн ч ядуу, нурсан байшинтай, мөнгөгүй учраас хэний сонирхлыг татдаггүй байв. Найзууд нь бүгд эхнэр хүүхэдтэй болж байхад тэр ганцаараа үлдсэн байна. Аав нь хүүдээ маш их санаа зовж, зуушлагч хайж явсаар эцэст нь 2000 онд Ли Шаотай танилцуулжээ. Ли Шао үзэсгэлэнтэй зөөлөн сэтгэлтэй бүсгүй байв. Дунян түүнийг анх хараад л татагдсан ч өөрийгөө голоод төхөж чаддаггүй байжээ. Гэтэл Ли Шао түүний ядууг биш, харин даруу, хөдөлмөрт занган харсан байна. Ингээд тэд үерхэж эхэлжээ. Харамсалтай нь гэрлэхээс өмнө Дуняны аав гинэт нас барсан байна. Оршуулгын мөнгө байхгүй үед Ли Шао өөрийн өчүүхэн хадгаламжаасаа мөнгө гарган тусалж гэр бүл болоогүй хэрнээ бэр хүний ёсоор гашуудлалд оролцсон байна. Тэр мөч Дуняны сэтгэлд гүн үлдэж насан туршдаа энэ нэмэгтэйг жаргаана гэж өөртөө тангаргалжээ. Удалгүй тэд гэрлэж 2 хүүхэдтэй болсон байна. Гэвч хүүхдүүд өсөхийн хэрээр зардал нэмэгдэж Дунян бага боловсралтай тул өндөр цалинтай ажиллаж чадахгүй байсан учраас өөр хот руу явж хүнд хүчээр ажил хийхээс өөр аргагүй болжээ. Эцэст нь Ли Шаогийн эцэг эхийн тусламжтайгаар моторт 3 дугуй тавч бараа зөөж эхэлснээр удалгүй тосгондоо үр бордооны жижиг дэлгүүр нээсэн байна. Бизнес нь амжилттай болж тэд байшингаас асаж мөнгө хадгалж газар үртэл худалдаж авчээ. 2013 он гэхэд ажил нь докторчиж Дунян эхнэр маань дэлгүүрээ өөрөө аваад явж чадна гэж бодоод хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө дахин өөр хотод үйлдвэрт ажиллахаар явсан байна. Энэ шийдвэр нь түүний амьдралын хамгийн том харамсал болж хувирна гэж тэр төсөөлөөгүй. Хотод ажиллаж хаяал гэртээ ирдэг болсон үед Ли Шао аажмаар өөрчлөлтөж эхэлжээ. Өмнө нь дулаахан инхрий байсан эхнэр нь хүндий болж ус дуграх бүр сандарч шөнө нөхөр нь ойртоход хүртэл биеийн чичирч татгалздаг байсан байна. Дуняны хэндээ надаас хоол байсанс болж сэтгэл нь өөрчлөгдсөн үү гэж хардаж эхэлжээ. Нэг өдөр Ли Шао гал тогоонд байх үед гар утсанд нь үл мэдэгдэх дугаараас юу хийж байна гэсэн мессеж ирсэн байна. Дунян тэр дугаарыг өөрийнхөө утсан дээр хайтал Лян Жунлин гэсэн нэр гарч иржээ. Тэр мөчөд уур нь хүрсэн ч өөрийгөө барьж мессежийг устгаад юу ч мэдээгүй мэд дүр эсгэв. Учир нь тэр үннийг өөрийн нүдээр харахыг хүссэн юм. Маргааш нь би үйлдвэр рүү явлаа гэж хэлээд гэрээс гарсан дүр үзүүлэн үнэндээ гэрийнхээ ойролцоо нуугдсан байна. Тэр шөнө 11 цагийн үед Ли Шаогийн утас дуугарлаа. Тэр цонхоор гадагшаа төгшүүртээ харахад хаалганы гадаа Лян Жунлийн зогсоож байгааг Дунян олж харжээ. Тэр дайруу гэрлүү дайраа орж эхнэрийнхээ утсыг газар шиdən хаглаад "Чи намайг хэдий болтол ингэж хуурах гэж байна вэ" гэж орилсон байна. Тэр үед Ли Шао өвдөг сөхрөн унаж тасралтгүй уйлсаар жинхэнэ үннийг ярьжээ. Тэр нөхрөөсөө ураагүй байв. Харин өөрийн амьдралдаа барьцаалагдсан хүн болж хувирсан байжээ. 1 жилийн өмнө Дунян үйлдвэрт ажиллахаар явсны дараахан Лян Жунлийн нэг орой тэдний ирж их хэмжээний үр тариа авах сонирхолтой хүн байна. Бизнесийн талаар ярих гэж хэлжээ. Тосгоны даргад итгэсэн Ли Шао түүнийг гэртээ оруулсан байна. Юм яриад сууж байтал Лян Жунлийн ариун цэврийн өрөө орно гэж босоод буцаж ирэхдээ гинэт дайрч хүчээр унтлагын өрөө рүү чирэн орж амыг нь дарж эсэргүүцвэл чамайг болон хүүхдүүдийг чинь ална гэж хэлжээ. Хүүхдүүдийнхэн төлөө Ли Шао тэмцгээ байлсан байна. Хүчирхийллийн дараа Лян Жунлийн түнд нөхрөөсөө сал миний нууц амраг бол хэрв цагдаад мэдэгдвэл чамайг өөрөө намайг уруу татсан эмэгтэй болгож нэр төрийг чинь сүйтгэн. Танай гэр бүлийг бүхлээр нь хүүс тэмтэрч чадна гэж сүрдүүлжээ. Лян Жунлийн өмнөх хартууг дээрэмчтэй холбоотой гэх яриа эрх мэдлийг нь мэддэг байсан тул Ли Шао түүнд бүрэн итгэсэн байна. Ингээд Лян Жунлийн түүнд эзэн мэд хандаж өдөр нь мессежээр дарамталж шөнө хаалга тогшин хүссэн үедээ бэлгийн хайрцаа шаардах болжээ. Үүнийг сонсон Дунян эхлээд эхнэрээ тайтгаруулсангүй. Харин Ли Шаог зодож эхэлсэн байна. Гэвч дараа нь эхнэрээ шүнжин уйлж
айцаас болж биеийн чичирж байгааг хараад түүний зовлонг боддоор ойлгожээ. Тэр эхнэрээ урагч биш, амьд үлдэхийн тулд дуугүй тэсэн хүн гэдгийг хожуу ухаарсан. Гэвч Дунян аймхаа даруухан хүн байв. Тэр Лян Жүнлийн ирэх мэдэл холбооноос үхтлээ айдаг байсан учраас цагдаад хандж чадсангүй. Харин тэнэгч гэмээр арга сэджээ. Эхнэртээ их мөнгө нэх тэр харамч хүн мөнгө өгөх дурггүй болохоор залхаад дахиж ирэхгүй гэж хэлсэн байна. Гэтэл эсэргээрээ Лян Жүнлийн 10,000 юан дараа нь дахин 1,500 юан шилжүүлжээ. Ингэснээр байдал бүрт ордов. Учир нь Лян Жүнлийн одоо өөрийгөө мөнгө төлсөн. Тиймээс Ли Шаовыг худалдаж авсан мэтээр ойлгож эхэлсэн байна. Ли Шао дахин мөнгө нэхэж түүнийг холдуулах гэж оролцсон ч Лян Жүнлийн эцэстээ уурлаж надаар тоглоо гэж ойлгоод өгсөн нийт 19,500 юанаа буцааж өгөх шаардав. Дунян оролцох гэсэн ч Лян Жүнлийн түүнийг түлхэн унгаж өшөглөж ах нараа дуудаад чамайг алуулна гэж сүрдүүлжээ. Айсан ихнэр нөхөр арай гэж мөнгийг нь бүрдүүлж буцааж өгсөн ч тамлал дууссангүй. Удалгүй тэдний гэрийн дэрэгдэх өвсийг шөнөөр галдан шатаасан байна. Цонхоор хартал Лян Жүнлийн галын дэргэд зогсоод инээмсэглэж байжээ. Энэ бол та нарын хүсвэл гэртээ чи хамт шатааж чадна гэсэн дохой байлаа. Ингээд тэд дахин нэг арга бодож олжээ. Төрийн байгууллагад очиж гэрэлтээ салгуулад Ли Шао тэр бичгийг Лян Жүнлийн төзүүлж одоо би ганц бий болсон. Хэрэг үнэхээр намайг хүсэж байвал эхнэрээсээ салаад надтай сууг гэж сорьсон байна. Тэр Лян Жүнлийн улс төрийн нэр хүндээ бодоод болно гэж найдажээ. Эхэндээ энэ арга нь үр дүнтэй мэд санагдсан ч удалгүй Лян Жүнлийн тэднийг зүгээр л цалсан дүр хэсгээд хамт амьдарч байгааг олж мэдсэн байна. Тэгээд өшөө авалт нь бүрч аимшигтай болов. Нэг өдөр Лян Жүнлийн тэдний гэрч шууд орж ирээд Ли Шаовыг чирч ундлахын өрөөрөө оруулжээ. Дунян тэр үед 2 давхарт байсан. Доороос гарах дуу чимээг эхнэрийнхээ хүчрхийлж байгааг тэр сонссон ч айсантай хөдөлж чадахгүй байсан байна. Лян Жүнлийн явсны дараа доош бууж ирээд уйлд цугаа эхнэрээ хараад өөрийгөө үзэн ядсандаа дахин эхнэрээ зоджээ. Дараа нь тэд хоёул шалан дээр тэврэлдэн унан ойрлж уйлсан гэдэг. Дунян бүр шүн аавынхаа булшин дээр очиж яагаад би ийм сул дорой хүн юм бэ? Яагаад гэр бүлээ хамгаалж чаддгүй юм бэ гэж орилдог болжээ. Эцэст нь нэг шөнө дахин хэрүүл дахин зодуулсны дараа Ли Шао ингэж би дахиж нэг ч өдөр амьдарч чадахгүй гэж хэлсэн байна. Тэр шөнө гал тогоонд харанхуй сууж байхдаа тэд шийдвэрээ гаргажээ. Лян Жүнлийн дахиж ирүүл төвчөхгүй. Бид түүнийг ална. Энэ бол сонзон биш, амьд үлдэх төлөвлөгөө болж хуурсан байна. 2015 оны 5 дугаар сарын 31-ний орой утас дууржээ. Лян Жүнлийн одоо очиж байна гэсэн мессеж явуулсан байна. Ли Шао Дунян руу харсан. Дунян толгой тохиж төлөвлөгөө эхэллээ. Дунян 2 давхарт очиж цаарвчнаас авсан хүнд сүхэ барин нуугдав. Ли Шао унтлагын өрөөндөө хурц утга нууж хаалгаа төгчөхгүй хүлээжээ. Лян Жүнлийн нэрээд урдын адил дээрэнгүү өөртөө итгэлтэй хүснээ хийх хэрэгтэй хүн шиг орж ирсэн байна. Тэр бэлгийн арцаа шаардаж Ли Шао дүр эсгэн зөвшөөржээ. Харин энэ удаа бүх зүйл дуусны дараа Лян Жүнлийн шууд яваагүй. Магадгүй ядарсан, магадгүй бүр хитрхи тайвширсан байсан баг. Тэр орон дээр нь хөвтөд унтчихжээ. Шүн дунд өнгөрч байв. Дунян аажуухан доош бууж ирээд Ли Шаод дохио өгчээ. Ли Шао хутгаа авч хоёул тэр хүний дээр очин зогссон байна. Хэсэг хугацаанд тэд түүний амьсгалыг сонсож хөлгөөнгөө зогсжээ. Гэтэл яг тэр мөчөд Дунян айдас автаж эхнэрээ чирэн өрөөнөөс гаргаад би чадахгүй гэж шивнсэн байна. Гэвч Ли Шао би ахиж ингэж амьдарч чадахгүй. Чи хийхгүй бол би өөрөө хийнэ гэж хэлээд өрөөрөө буцан оржээ. Тэр мөчөд Дуняны дотор олон жилийн доромжлол, айдас, эхнэрийнх нь нулимс, шатсан өвс, хүүхдүүдийнх нь тухай занал хэлэл бүгд нэгдоор дэлбэрсэн байна. Тэр сүхний ишийг чанга атгаад эхнэрийнхээ араас оржээ. Унтлагын өрөөнд зуны бөхчим арих хөл соёлсон үнэр үнэртэж Лян Жүнлийн гүн нойрондоо хорхирч байв. Дунян гартаа сүхээ атгаж Ли Шао хутгаа байран хажууд нь зогсжээ. Дунян эхнэрийнхээ гар дээр хөхрөлт нүднийх нь доор хар бараан сүүдрийг хараад сүхээ өргөсөн. Эхний цохилт нь мэрэгжлийн биш зүгээр л сандарч цохирсон хүний цохилт байсан. Лян Жүнлийн нойрноосоо зочин сэрэх гэсэн ч Ли Шао тэр даруй хутгатай дайрсан байна. Дараа нь шүүх эмнэлэг нийт 12 шарах бүртгэсэн.
Зарим нь хутганы гүн шарах, зарим нь сүхний шарах. Энэ бол урьдчилан нарийн тооцоолсон хэрэг биш. Удаан хугацаанд хуримтлагдсан дарамтын үр дүн байсан. Хэдхэн хормын дараа бүх зүйл дуусжээ. Лян Жунлийн хөдөлгөөнгүй эвтэж тэдний амьдралыг там болгосон ноёрхол төгссөн байв. Дуняан сүхээ унгаж, биеийн чичирч, хоёуг шалан дээр сун амьсгаатан унжээ. Тэдний нүдэнд ялалт байгаагүй. Зөвхөн бид одоо алуурчин болчихлоо гэсэн аимшигтай ухаарл байв. Хэрэг илэрвэл тэд хүүхдүүдээ амьдралаа бүгдийг нь алдна. Иймээс шүнжин шал угааж, өрөөг цэвэрлэж, зэвсгүүдээ угаан, галтогооны зуухны үнсэн дунд сүх утгаа булжээ. Цогцыг хөдөлгөх маш хэцүү байсан тул хамаг хүчээрээ ороож, үүр цайх үед хашаандаа гарган 3 дугуйтай ард ачив. Дээгүүр нь амьтны тижээлийн шуудаа үрж халахлаад мөн хүнд бэрзэнд бүтээжээ. Өглөөний 10 цаг орчимд тосгон Улаанбуудаан ажилдаа бужигнаж байх үед Дуняан 3 дугуйтай асааж гарсан байна. Тэр хүмүүстэй мэндэлж, инээмсэглэж өнгөрсөн ч дотроо айцтай байлаа. Тэр тосгоноос зайдуу уулын партаатай хэсгөр очиж, ургамалд халахлагдсан гүн хаадны анцав төржээ. Зогцыг чирж очоод сүүлчийн хүчээрээ түлхэн унагсан байна. Цогцос доош унахдаа хад мөргөн таснес хийж, эцэст нь анцав тавчуулагджээ. Ингээд Дуняан хэсэг зогсож доош хараад будсан байна. Дараагийн 2 өдөр тэд амьсгаа тавчдуулсан айцтай амьдарсан байна. Лян Жунлийн алга болсон мэдээ гарч эхнэр нь хайж явхад тэд худлаа гайхсан дүр үзүүлэх хэрэгтэй болов. Цагтаа ирж эрэл хайгуул эхлэхэд тэд өрөвдөж байгаа дүр эсхээс өөр аргагүй байжээ. Харин 6 дугаар сарын 3-нд зогцоолдож дараа нь нууц утас мессеж эцэст нь 100-наас гарсан зэвсгүүд бүгд илэрснээр тэдний найдвар бүр мөсөн дууссан байна. Шүүх хурал 2016 оны 7 дугаар сарын 27-нд Ляоян хотын дунд ардын шүүхэд эхэлжээ. Шүүх танхим дүүрэн хүнтэй байв. Учир нь энэ нэрэгт авилгач дарга, нууц амаргийн холбоо, шантааж, харгас аллага гэд хүмүүсийн анхаарал татах бүх зүйл байсан. Өмгөөлөгчд энэ бол төлөвлөгөөтэй аллага мөн ч гэлээ хүйтэн цуст өшөө авалт биш. Харин удаан хугацааны хүчирхийлэл, сэтгэл зүйн тамлалтаас үүдсэн туйлын цөхрөл гэж маргажээ. Тэд Лян Жунлийн бол гэмгүй охирогч биш, харин энэ эргийн гол үүсгэгч байсан гэж онцлсан байна. Тэр Ли Шаовыг хүчирхийлсэн, мөнгөөр дарамталсан, эд хөрөнгийг нь галдан сурдуулсан, хүүхдүүдийг нь ална гэж занал хийсэн. Иймээс шүүхээс өршөөл хүссэн байна. Харин прокурорын тал Лян Жунлийн үйлдэл яс суртахуунгүй, хууль бус байсан үнэн. Гэхдээ тэдэнд өөр сонголт байсан. Цагдаад хандаж болох байсан, тосгоноос явж болох байсан. Харин тэд үүний оронд унтаж байгаа хүнийг урьдчилан төлөвлөж алсан гэж үзжээ. Шүүгчдийн өмнө тун хүнд сонголт байсан. Эцсийн үг хэлэхдээ Дуняан уйлж, би сул дорой хүн биш, би тиссэн, намайг зодож, доромжлоход хүртэл твцсэн. Зөвхөн гэр бүлээ хамгаалах гэж. Гэхдээ тэр хизээ зогсохгүй байсан, хизээч гэж хэлжээ. Хажууд нь Ли Шаовоо чимээгүй уйлж, миний хар дарсан зүудэнд нөхрөө татан оруулсандаа харамсаж байна. Тэр сайн хүн, надаас болж л ингэж сүрсэн гэж хэлсэн. Шүүх эцэст нь Лян Жунлийн энэ эргийн томоохон буруутан мөн гэдгийг хүлээн зөвшөөржээ. Түүний хууль бус, ёс суртахуунгүй үйлдэлүүд энэ бүхний шалтгаан болсон гэж тогтоосон тул Дуняан Ли Шаовоо хоёр цаазаар авах ял авахаас мултарсан байна. Гэвч аллах бол аллах хэвээрээ байв. Зогцыг авч хайсан гол үйлдэл хийсэн Дуняанд бүх насаар нь хорихаал оноожээ. Харин Ли Шаовыг дарамт алдлагын нөхцөлд хамтран оролцсон гэж үзэн 12 жилийн хорихаал өгсөн байна. Энэ шийдвэр тосгоныг донслогчээ. Өмнө нь хүмүүс энэ хэргийг нууц амаргийн асуудал гэж ярьж байсан бол одоо өөрсдөө дуугүй байсандаа эвгүүцэж эхэлсэн байна. Учир нь олон хүн Лян Жунлийн дээрэнгүү завхаа авилгач гэдгийг гадарладаг байсан ч хинч түүний эсрэг босоогүй. Тэдний хамтын дуугүй байдал эцэстээ Дуняан Ли Шаовоо хоёрыг тэр мангастай нүр тулахад хүргэж 3 амьдралыг нэг мөсөн сүрэлсэн юм. Олон нийтийн санал өнөөдөр ч 2 хуваагдсан хэвээр байдаг. Нэг хэсэг нь Лян Жунлийн ийм хувь тавилан хүртэх ёстой байсан гэж үздэг. Тэдний хувьд тэр бол эрх мэдлээ ашиглан сул дорой хүмүүсийг мүлждэг дарангуйлагч байсан. Иймээс Дуняан бол эхнэрээ хамгаалахын тулд эцэст нь тэмцэн баатар гэж хардаг. Харин нөгөө хэсэг нь Ли Шаовод илүү их хариуцлага үүрүүлдэг. Тэд анхны хүчирхийллийн дараа л үннээ хэлсэн бол эхний удаа л цагдаад мэдэгдсэн бол ийм аимшиг төгсгөлөөс зайлсхийж болох байсан гэж үздэг. Мөн зарим нь Дуняанд ч гомдолтой байдаг.
Тэд түүнийг хэтэрхий итгэхгүй аймхаа байснаас нөхцөл байдлыг улам даймжруулсан гэж буруутгадаг. Дээд давхурд нуугдаж аавынхаа булшин дээр уйлж эхнэрээ зодож сууснаас өөр зүйл хийж чадаагүй нь эцэстээ аллахад хүргэсэн гэж үздэг хүмүүс ч бий. Гэхдээ хэнийг ч буруутгасан бай. Бодит үрдэн бол аимшигтай. Энэ нэрэг бидэнд нэг зүйлийг маш аимшигтайгаар сануулдаг. Хяналтгүй эрх мэдэл хүнийг мангас болгодог. Харин удаан хугацаанд айдас дарамтанд орсон энгийн хүмүүс эцэстээ аимшигтай зүйл хийж чаддаг. Тэгэхээр жинхэнэ буруут нь хэн бэ? За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.